Онлайнаар захиалсан юм маань ирлээ. За энэ Amazon-оос ирсэн байна. Энэ Costco-гоос ирсэн байна. За энэ хоёрыг задлаад үзнэ. За ийшээ сууж хахад үзнэ. За эхлээд энэ Costco-гийн үзнэ. За онгойлгож харъя. GoPro 10. Бичлэгээ боломгой болгоно. За хайрцагнаас нь гаргаад ирлээ юм дотроо юм хайрцагтай байдаг юм байна. За онгоолгоод үзье. За юу юм болоо. За энэ GoPro өөрөө энэ баг шүү байна. За задлчлаа. За хайрцагын дотроо GoPro 10 энэ байна. Асааж үзээгүй байна. За 2 батарейтай. Тэгээд нэг батарей цэнгэлэгчтэй 2 ижлэгэн залгуур харагдаж байна. Энэ 3 нь болохоор яасан юу юм бэ? За юу байна вэ гэхээр за номнууд нь байна нэгээр. Тэгээд энэ GoPro 10 нь өөрөө. За энэ 2 батарейтай. Тэгээ 2 батарей цэнгэлэгчтэй юм байна. 2 ижлэгэн залгуур харагдаж байна. Энэ 3 болохоор тогтоогч нь байна. Энэ болохоор ийм 64 ГБ-ийн багтаамжтай картах шиг байна. Бичлэг хийж байгаа хүнд бол 64 нэлээд багтгал. За яг ашиглаад үзье. Тэгээд болохгүй бол цаашаа юм нэмж авна. За эхний утан дотроос бол ийм гарлаа. Тэгээд яаж асааж масааж юм номдын жоохон хараадах юм. Тэгээд ажиллуулж үзээдэх юм. За ямар ч гэсэн юмнуудын нийшээ хийгээд тавьчлаа. Цэнэггүй байна. Батарейн цэнэггүй байна. Тэгэхээр энд ингээд цэнэглээ тавьчлаа. Ингээд улаан гэрэл өсчт юм байна. За тэгээд хэсэг сэнгэлж байгаа цэнэгтэй болохоор нь үзээдэх. Тэр болтол энэ нөгөө нэг Amazon-ы уттай юм задлаа. Хайрцагнаас хад ийм 2 уттай юм гарч ирж байна. Энэ болохоор зүгээр юу юм шүү. Хайрцаг юм шүү. Энэ дотор л GoPro-гийн хэрэгслүүд баг шиг юм да. За задлчлаа. Ширээ дүүрнэл юм болж байна. Тэгээ жоох имх самбараг байгаа дуурчлаарай. Нэг янзлын манцлаж гэж бодсонгүй. Яагаад ийм олон юм харагдаж байна вэ гэхээр би аль энэ дээр юм мэдэхгүй байжгаад хоёрыг загсан одоо энэ хайрцагаар хязгаарлагдаад ийшээгээ энэ ийшээгээд энэ аль юм бол энэ энийх. За ингээд хязгаарлагдаад энэ цүнхнээс ийшээгээ болохоор арай цөөхөн ширхтээ $19. Цүнхэн дотор байснууд нь эдгээр ингээ гарч ирж байна. Эдгээр нь нийлээд $34. Тэгээ би аль нэг нь харж агаад сонгож авъя гэж бодсон. За би гэрлээ асуух юм. За тэгээ эхнээс нь ингээд харуулхад за энэ бол ингээд тогтоогч нар байна. Энэ болохоор ийм бариултай юм байлээ. Илүү эвтэйхэн болт юм шиг үлээ. За энэ бол selfie stick. Энэ болохоор нөгөө нэг толгойдоо зүүдэг. За энэ бас нэг бариулах шиг байна. Энэ одоо нөгөө машины хянах дээр наадаг тогтоодог. Энэ цээжний тогтоогч байна. Ингээд энэ юм бол ингээд болчихж байгаа. Энэ уут нь бол хоосон. $19 нь бол ингээд болчихж байгаа. Илүү цөөхөн ширхэгтэй гэсэн үг юм байна. За дараагийнх нь энэ $34 болохоор арай олон байгаа. За эндээс эхнээс нь юу байна харъя. За энэ бол машины хянах дээр тогтоодог юм байна. За энэ бол ийм цүнх зүүсэн үед хажуунаас нь ингээд цүнхнээсээ ингээд бэхлээд тэгээд GoPro-гоо болохоор энэ дээрээсээ бэхлээд тэгээ арай жоохон хөдөлгөөнтэй л байж магадгүй юм шиг байна. За энэ бол түрүүнийхтэй адилхан барьдаг юу байна. Эднэр ингээд бүгдээрээ ингээд тогтоогч нар байна. Энэ толгойных байна. Энэ юу юм бол мэдэхгүй нэм зөөлөн
порлон шиг юм байна. За энэ болохоор цээжнийх байна. Энэ нэг дугууны юун дээр тогтоод юм билээ. Дугууны урд ингэж хавчиж тогтоогоод энүүгээр нь чангалаад энэ дээр нь GoPro-го тогтоогоод тэгээ явдаг юм билээ. Тэрнийх нь холбогдолтой юунууд нэ тогтоогч нар нэ. За энэ нөгөө ингээд бариад бичлэг хийсэн ч болно, эсвэл ингээд тавьж байгаа бичлэг хийсэн ч бодно, эсвэл одоо ийм юмн дээр тогтоолоо гэхэд иймэрхүү байдлаар ингээд тогтоож байгаад ороож тогтоож байгаад иймэрхүү байдал одоо энийг нээшээ ингэж оруулж яагаад иймэрхүү байдлаар мод зодон дээр эсвэл чиргүүлэн дээрээсээ ороож тогтоож байгаад ингээд энэ дээр нь GoPro-го тогтоогоод бичлэг хийж болдог юм бариул байна. За энэ болвол юу вэ? Каск эсвэл малгай каскны гадуур энийг зүгээд тэгээд энэ ч бас GoPro-го тогтоодог юм. Энэ бол мэдхгүй. Эднэр болвол дандаа наалтууд байна. Одоо энэний доор нь одоо энэ бол жишээлбэл арай ийм номерсон гадаргуун дээр тогтоох зориулттай. Энэ бол энэ биш. Энэ бол ийм тэгшгэн байна. Гэх мэтлээ ийм ялгаатай. Тэгээ эднэрийнх нь наалтууд нь бол дандаа энүүгээр байна. Энэ бол бас адилхан селфи гар байна. Бодвол сунах байх. Тийм сунж байна. За ийм юм байна. Тэгэхээр надад таалагдж байгаа нь бол би энэ олон шигтэйг навъя гэж бодож байна. Тэрийг нь буцаагаад уутанд нь хийгээд буцаачна. Миний яг хэрэглэх гээд байгаа юм бол толгойн тогтоогч, энэ цээжний тогтоогч, тэгээ энэ тавьдаг юм. Тэгээ ганц нэг энэ машины тогтоогчнууд нь хэрэгтэй байх та. Бусдын одоо яаж хэрэглэх яах гэхээсээ мэдэхгүй л байна. Тэгээд ер нь сурах хаа анх удаа unboxing хийж үзлээ. Яаж хийдгийг сайн мэдэхгүй байна. Иймэрхүү юм болж байна да. Тэгээд дараа 7 хоногийн бичлэгээс GoPro-го сайн ашиглаж сураад тэгээд бичлэгийн чанарыг үзүүлэх юмнуудаа илүү сайжруулад явна гэж бодож байна. За энийг яаж холбох юм бол? GoPro-го асаачлаа. Цэнгэлж ийн одоо энэ 32% гэж харагдаж байна. Тэгэхээр сая бараг 30-40 минут цэнгэлээд 32% болж ийн. Дахиад хэр удах юм байгаа нэг цаг гаруй 2 цаг орчим болох юм шиг байна. За ямар ч байсан аппликейшнийг татаад гар утастайгаа холбочлоо. Сая камерын шалгаад үзэхэд бол камер нь гар утасны камерыг гүйцэхгүй нэлээд тийм жоохон бүрцгэрдүү харагдаад байна. Тэгэхээр нэлээд YouTube-с бичлэг үзье гэж бодож байна. Тохиргоог нь өөрчлөөд камерыг сайжруулад сайн дээр нь тавьж байгаа бичлэгээ хийдэг болъё гэж бодож байна да. За тэгээд анхны удаа unboxing хийсэн бичлэг минь таалагдсан байх гэж найдаж байна. За одоо эднэрийгээ хураагаад хэрэгтэй юмнууд авч үлдээд зүгэн дотроо хийгээд нэгд өдөр ажилдаа гарахтаа эднийг авч харнаа. Тэгээд хэрэглээд гой бичлэгүүд оруулнаа. За баяртай. За буцаагаад тайрсагт нь хийчлээ. Нэг өнөөдөр буцаагаад шинийг авнаа. Эннийх нь хажуудлын энэ нь хугараад авчлаа. Энэ тэгээд энийг буцаагаад шинийг авнаа.